Өнгөрсөн 7 хоногт олонлог сургуулийн 4 хүүхэд өвдсөн бол энэ 7 хоногт тус сургуулийн 150 гаруй хүүхэд ханиалгаж гүйлгсэн шинж тэмдэг илэрч улмаар хичээлд явж чадахгүй байна. Одоогоор тус сургуулийн 4 сурагч халдвар төвчин судлалын үндсийн төвд хэвтэ эмчилүүлж байна. За харин бусад сурагч гэрээр эмчилүүлж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн мэрэгжлийн хяналтын газраас тус сургууль дээр шалгалт хийсэн байна. За харин халдвар төвчин судлалын үндсийн төв сурагчдад шинжилгээ хийж гидсний халдвар эсвэл том уу юу гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед ханиад томоогийн гаралт их байгаа. Харин томоогийн дэгдэлт гидсний халдвартай хавсарсан байдлаар илэрх нь их байгааг эмч нар хэлж байна. Талаас 80% нь ханиад том уу эргээд гидсний халдварт өгч байгаа хоёр хавсарсан л явж байна. Гүйлгэх шинж тэмдэгтэй хүүхдүүд ч байгаа, ганцхан ханиадаар өвдөд эргээд уг нь бол гүйлгэлдэг ханиад байсан л да. Одоо тэр нь арай л багасаад халууралт өндөртөө ханиалгалтад эргээд өөрсдөө ээж аав нь гэрээ дурмд ийм авч өгснөөс болоод хатгалгаараа шилжчихэд хурдан хатгалгаа болчиход байгаагаар л хүндрэл илүү өгöd байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ихэвчлэн 2 сараас 5 настай хүүхдүүд дээрх шинж тэмдгээр үзүүлж байна. Эмч нар сүүлийн үед энгийн үеэс 3 дахин их ачаалттай ажиллах болжээ. Өдөрт хүлээн авахар 150 гаруй хүүхэд хандж байгаагийн 80% нь ханиад том уу үлдсэн нь гидсний халдвар байдаг байна. Тэгээд сургууль цэцэрлэг уг нь бол жигдэрсэн хүүхдүүдийн яг өвчлөл нь багасгаар болцоод байхад нөгөө хүүтэнтэй холбоотой хүүхдүүдээ гинт хүүтэн рүү аваа гарчиж гин. Тэгээд асаргаал муу энэ л гэж бид нар бол бодоод байгаа. Ачаал бол их ачаал маш их байна. Нэг эмчид бол 30 хүүхэд, доор хаяж 30 хүүхэд л үзэхсэн. Дээдлийн норм 30 хүүхэд ч тийм. Доотлол нь 15 хүүхэд л өдөрт үзэхстэй бол 150 хүүхэд үзэж ийн гэхээр ачаал их. Тэгэхээр одоогоор олонлогоос өөр сурагчид нь ихээр өвдсөн тохиолдол хараахан гарааг байна. За харин цэцэрлэгийн багчууд ханиад хурч эмнэлэгт хандаж байгаа нь цөөнгүй байна. Гэхдээ эцэг эхчүүд эмнэлэгт хандлаггүй дур мэдэн эмчилгээ хийснээр ханиадыг хүндрүүлж хатгаа болгож байгааг эмч нар шүмжиллээ. Тиймээс харьяа өрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нэн тэргуунд хандаж байхыг санууллаа.